За өдрийн мэнд үзэгчдээ та бүхэндээ Нүүрний Ягийн багш үнэн жаргал зөвлөгөө хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бүгдээрээ зохины талаар ярилцъя. За зохи бол зохины хэсэг бол хамгийн эмзэг, хамгийн амархан үрчлээддэг тийм хэсэг байгаа. Та зөвлөхөд байнгын зохиндоо чигшүүлэгч тос түрхэж явах хэрэгтэй, зохины тос түрхэж явах хэрэгтэй. Ингэснээр бас нэг талаасаа зохио үрчлээтгэхээс унчхаас бас сэргийлэх боломжтой. За өнөөдрийн дасгал маань нүдний дээд зохийг дээш нь өргөж өгдөг тийм дасгал байгаа. За Нүүрний Ягт маш олон дасгалууд байдаг. Багшаар заалгаж аль болчин ажиллавал зөв. За хаана чангарахыг мэдрэх ёстой гэх мэтлэнгээр дандаа багшаар заалгаж хийх дасгалууд маш олон байдаг. За энэ зөвлөгөө болонгаар та бүхэн өөрөө бие дааж хийх боломжтой энгийн дасгалуудыг зааж өгч байгаа шүү. За одоо бүгдээрээ дээд зох одоо чангалж өгдөг, унчхаас сэргийлдэг ийм дасгал сурья. За энэ дасгалыг хийхдээ эгц суун, цэг суун, яг урагш байгаа хараад суун. Хөмсөг хөдлөхгүй, зөвхөн нүднийхээ харцыг хөдлөж хийдэг дасгал байгаа. За зүүн дээд болон руу харлаа. Доошоо харлаа. Баруун дэшээ харлаа. Доошоо харлаа. За энэ дасгалыг нэг хийхдээ 10 удаа хийн. Баруун дэшээ, зүүн доошоо, зүүн дэшээ, доошоо. Зөвхөн нүднийхээ харцыг хөдлөж хийн. Хөмсөг хөдлөхгүй, дух оролцохгүй. За энэ их энгийн хэрнээ мэдээж өндөр үр дүнтэй юм дасгал байгаа. За энэ дасгалыг та 10 удаагийн давтамжтайгаар өдөрт 3-5 удаа хийгээрэй. За өнөөдрийн зөвлөгөө энэ үрээд өндөрлж байна. Баярлалаа.